Сайн байцгаана уу. Өнөөдөр хос агаар яаж ажил хийдэг талаар үзэх болно. За энийг үзэхээс өмнө яагаад энийг хийж байгаа шалтгаан гэх юм бол физикийн үзэгдэл, байгалийн судалгааны үзэгдлүүд бол амьдрал дээр үргэлж болж байдаг. Тэр заавал үнэтэй лавр, торт, үнэтэй тохиомж байхад хийдэг юм шиг бид бүгдийн амьдралд өдөр болгон тохиолж бид бүгд хэрэгжилж яадаг зүйлээ. Тийм учраас энэ физикийн туршилтуудыг хэлбэрхаа гэрийн нөхцөлд яаж хийх юм, биднээс амьдралд өргөн дэлгэр болдог үзэгдлүүдийг хэрхэн тайлбарлах талаар юм бичлэг хийж эхэлж байна. За хамгийн эхнийх нь бол яаж хоосон ороор ажил хийх вэ гэдэг. За сая бичлэг дээр сарж байхад бол бидний ярьж заншсан том системийг бол ингээд бацж байгаа энэ процесс ямар физик процесс явагдаж байгааг үзнэ. Мөн түүжлэн бид нэр хялбар анхны уурын хөдөлгүүрийн хялбар зарчим болсон ийм юмыг хийж үзнэ. За энэ үгдийг өнөөдрийн туршилж юу хэрэгтэй болох юм гэхээр нэгдүгээр тийм металл сав хамгийн гол нь ирзуутай таглаатай металл сав байх ёстой. За хамгийн өргөн болцсон нь гэхээр биднээс юм копины савнууд байгаа. Альч хүнсний дэлгүүрт ороод юм металл сав копины хамгийн гол нь таглаа иргэддэг байх ёстой. За ийм юм байхад биднес өнөөдрийн туршилтыг хийнэ. За хэрэг болох түүснийх нь бол ийм шприц байна. Дахиад ийм аптек, ийм шүрүп, шаар, бэлээ зэрэг хэрэг болно. За ингээд хамгийн эхнийхээ туршилтанд оръё. Хамгийн эхний туршилт нь гэхээр саяхан шиг биднес энэ том системийг ингээд шахаж базаж үзүүлж чадахгүй. Тэгэхээр энтэй дүүхүц хэмжээний туршилт хийж үзүүлээ. Тэр маань юу гэхээр ийм металл савыг базаж үзүүлээ. Тэгэхээр бол тэгэхээр баг зэрэг ус хийч. За ингээд хоёр холбооч ус хийгээд тэгээд халаач. Тэгэхээр аюулгүй байдлаас биднес энийг ингээд барай байж байна. Доороосоо дээшээ бол хална. За халахлаар хамгийн гол процесс нь юу явагдаж байгаа гэхээр сав бол хална. Халаад ирэхлээр энэ дотор байгаа агаар хална. Агаар нь халаад ирэхлээр халсан агаар бол савнаасаа яхахлаар гарна. За одохгүй сая хийсэн жоохон ус маань уушаад гараад ирэх бах. Тэр хүрэхлээр биднес яаж харагдсан харна. За ингээд бариад үзье. Нэг гэртээ бол танаас плеткэн дээр зуухан дээр ч юм янз бүрийн дээр хийж болно. Тэгэхдээ ингээд барай байж байгаа хэвээр. Хит их халаахгүй. Аюулгүй байдал байна үзнээс хит халахгүй ингээд гараараа температур юм барай байж. За ингээд халтлаа нэг 30-аас 40 секунд орчим болох байх. За одоо энэ доор хавьсаа халаад одоо энэ хавьд ирж байна. За жоохон хүлээж хийв дээр. За сам маань халаад энэ хавьд ирж байна. За тэгээд халахлаар юу болж байгааг дахиад хэлье. Сав бол хална. Сав халахлаар дотор талын агаар нь хална. Дотор талын агаар нь халахлаар гарна. Савнаасаа гарна. За энэ плеткэн дээр асгарсан ус маань ингээд гарч эхэлж байна. Тэгээ одоо ингээд харах юм бол саврны амсраар ингээд уур гарч эхэлж байгаа. Тэгээ нэг унтраач чад. За ингээд ус буцлаад халаад уур гарч байгаа гэсэн. Халцсан гэсэн хангалттай халчиж байгаа учраас нэг унтрахад нэг авч байгаа таглалч. За ингээ халуун болцсон байгаа учраас одоо илүү хүүт ус хийх юм. Хүүт ус ус маань аль болох хүүтэн байх тусмал сайн гэсэн. За би энд баг зэрэг мөсгөж байсан мөс нь хайлтчих. За тэгээ хүүт усаа хийгээд үзье. За ингээ хүүт усаа өргөжлүүлээд хийгээд байх юм бол энэ савыг сая сичэр шиг базнаа гэсэн. За энэ дотор болж байгаа физик процессыг тайлбарлах юм бол хал агаар нь гараа авцсан гэсэн. Буцаага хөргөхлөөр агаар нь агшина. Тэгээд агаар нь агшаад ирэхлээр савн доторх даралт багасна. Савн даралт багасхлаар
агаарын даралт энэ савыг бадсаж байгаа гэсэн. За энэ бол бүгдээр ингээд хялбархаа юм хөр хүчтэйг нэг туршаад үзчихлээ. Зүгээр юу хийж болох юм бэ гэхээр бүгдээр юм копины саваар хялбархаа туршаад үзчих болно. Копины сав бол зүгээр буу гарч байгаагүй шалах хүнсэн гэж. За ингээд плет дээр тавьчих. Тэгээ хамгийн гол мэдээс ингээд барьж явах хэрэгтэй. Яагаад барьж явах гэхээр хитрхи халаачих юм бол түлэгдэх аюултай учраас өөрөөсөө гараараа бариад үзье. За ингээд халаад ирэхлээр ингээд дотроос нь нөгөө уур гарна гэдэг чинь халсан агаар тэлээд савнаасаа гарна. За яг энэ тохиолдолд бол агаарын даралт сав доторх халж байгаа агаарын даралт хоёр тэнцүү байна. За ингээд халахлаар нь бүгдээрээ энийг нь таглаад мөн адилхан хүд тустай хийч. За гэртээ бол энийг хийж үзвэл зүгээр яа тэгэхээр энэ ундааны сав нэлээ олдц. Копины сав нэлээ олдц ихтэй байдаг учраас за ингээд энийг ингээд бадсаж байгаа хөргөхлөөр сав доторх агаар ингээд буцаад агшина. Ингээд агшаад ирэхлээр сав доторх даралт багасна. Сав доторх даралт багасаад гаднах агаарын даралтаас бага болоод ирэхлээр агаарын даралтны савыг бадсаж байгаа гэсэн. За одоо бидний өөрсдөө хийж үзэх хамгийн гол юм маань бол энэ байна. Энэ болохоор хялбархан анхны уурын хөдөлгүүрийн ажиллах зарчмыг тайлбарласан юм. За энийг хийхэд бол бүгдээрээ копины сав хэрэгтэй. За копины савыг таглааг нь аваад цоолч фризер зав. За цоолохдоо болгоочтой цоолохдоо зүгээр юм юу байвал зүгээр шуруп байвал. Шуруп тэгээд аптерик байж хахад дээрээс нь ингээд за ингээд харж байгаа шүрпээр ингээд болгоомжтой. Шүрп нь богинохон байвал зүгээр урт байх юм бол бас мултарч унаад гар авах хэрэгсэл байж болно. За энэ жижигхэн баг учраас аптерикээр томруулж. За ингээд аптерикээр томруулчаад наана. За наахта ямар цав ашиглаж болно? Шар цав, АБ цав гэж байгаа. За бүгдээр өнөөдөр юу гарнаач? Наалтан бадарнаач. Цавгаа аль болох баг хийвэл зүгээр. Яг баг хийж байгаа юм бэ гэхээр хатхан хурдан байдаг. Зузаан хийчих юм бол удаан хатна. Тэрнээс жоохон хаттал хүлээх шаардлагатай л болно гэсэн. Цавгаа багшиг хийгээд за ингээд ерхэд болчихж байгаа л гэсэн. За мэдээж хаттал нь хүлээх хэрэгтэй гэж өмнө ярьсан. Хаттал нь хүлээхэд цаг орох учраас зүгээр өмнө бэлтгэсэн зүйлийг ашиглая. За энэ болохоор яг адилхан копи. Тэгээд шприц хийсэн байгаа. Шприцийнхаа зүг тагалцсан. За энийг плеткэн дээр хийвэл яг хурдан болно. Зүгээр аюулгүй ажиллагааны үүднээс бүгдээр энэ лан дээр хийж болно. За осын имжлээ аваач ямар төрлийн лав байж болно. Тэгээд хөдөлгөөний үе шалгаж үзээд тэгээд сайн таглалчна. Таглаад нэг энэ дээр барьчих. За гараараа ягаад бариад байгаа юм бэ гэхээр нөх хэд халаад түлэгдэхээс сэргийлэх нь бол ингээд гараараа барина. Хүнд түлхээргүй температурт туршилтаа хийж байгаа гэсэн үг. За яг өмнө хэлсэнчлээ яах ёстой вэ? Хална, халахлаар агаар тэлнэ. Тэлсэн агаарын даралт ихсээд энэ шприцний зүг дээшээ хөдөлгөнө гэсэн. За плеткэн дээр тавил
хурдан хий чинь гал дээр тавих жоох эрсдэлтэй үзэх юм бол тав зүгээр юм юун дээр лаан дээр бариад туршаад үзэр. За ингээд халсан агарын шиприцийг яаж хөлөө буцаагаад түлхэх нэ. За ингээд лаан дээр хэдхэн секунд барихад ингээд болчихно гэсэн. За энэ хөдөлгөөн л ажил хийн. За энийг буцаагаад бүгдээрээ агшаах ёстой. Агшаахын тулд юу хийхлээр хөрөг нөгөө аль болох усны температур маань хүйтэн байвалсан гэсэн. Халуун ус хийх бол энэ хөрөх нь хөрнө ихтэй буцааж явах хэрэгтэй байлаа. Уднаа гэсэн. За хүт ус хийгээд саваа хөргөлж байгаа гэсэн. Саваа хөргөхлөөр доторх агаар нь яах хэрэгтэй байлаа. Буцаад агшна. Агаар нь агшаад ирэхлээр савны даралт буурна. Савны даралт буурхлаар гаднах агаарын даралтны шиприцний зүг буцаагаад түлхэх ёстой гэсэн. За физик процесс учраас маш хурдан явагдах. Тодорхой хугацаанд багахан хугацаанд хүлээж хад болчихно гэсэн. Энэ савн дотор байгаа агарыг л биднээс усны цэцлэгээр хөргөж байгаа л гэсэн. За ингээд хөрсөн агаар маань буцаад энийг явах хэрэгтэй лээ. Татна сам маань хөрөхлөө энийг буцаагаад татна. Буцаагаад халаач. Юу дэрж байгаа. Билетгэн дээр халаач. Халахлаар агаар нь энийг буцаагаад түлхэн. Хөргөхлөөр энэ чинь буцаагаад явах хэрэгтэй лээ. Татнаа гэсэн. За ингээд бүгдээр сава агаараа хүртэл жоохон хүлээгдэх. Тэгэхээр анхны уурын хөлбөр яаж ажилладаг гэхээр ус халаагаад уураар энэ сава халаачна. Сава халахлаар энэ шиприцний зүүн шиг цилиндр байгаа. Энэ цилиндрийг ингэ дээшээ түлхэн. Тэнгүүт түлхээд ирэхлээр буцаагаад хүүт ус хийнэ. Хүүт ус маань энэ савыг буцаагаад доош нь татна. За энэ ийшээ хийчихнэ. За ингэ сав хөрөхлөөр даралт нь буурна. За энэ бол хамгийн анхны уурын хөдөлгүүрийн ажиллах зарчим юм. Тэгээд татхлаар буцаагаад даралт нь байгуулсан учраас энийг буцаагаад татаад авчнаа гэсэн. За энэ бүхэн байдлаар биднес анхны уурын хөдөлгүүрийн ажиллах зарчмыг гэртээ туршаад үзээрэй, хийж үзэж болно, туршиж үзэж болно. За тэгвэл одоо энэ биднесийн физик үзэгдлийг ингээд ашиглаад удирдаад ажил хийлгээд эхлээд ажил дөрөв өсгөлийг эхлүүлсэн анхны уурын хөдөлгүүрийн зарчим бол энэ байна. Тэгвэл энэ амьдралд юунд хэрэг болдго юм бэ гэхээр манай монголчуудын хамгийн дуртай хоолны нэг бол хорхог байдаг. Хорхог гэхлээр нэг айдас байдаг. Хорхог яам гэдэг үлээ. Буудна гэдэг. За хэр хүчтэй буудгийг бүгдээр энэ бичлэг дээрээс үзье. Давай. Болгоомжтой. Маш хүчтэй буудаж байгаа ингээд энэ бичлэг дээрээс харж байна. Гэхдээ ингээд буудуулаад туршилт энийг хийх нь бол эрсдэлтэй учраас бүгдээр гэрийн нөхцөлд хялбархан жижиг туршилт хийж үзье. Ингээд ийш хорхогоо гэсэн гэж бод. Ийшээгээ юу хийчих хэвтэй лээ. Жоохон чөл хийгээд буцаагаад таглчих. За таглахаас ямар процесс явж байгааг харагдах үднээс энэ эрдзээний
бэйли байх юм бол нэгдсэн бэйлиний нэг урам таслаад авцсан байгаа. Энийг ийшээ хөлчээ. За ингээд билетхэн дээрээ тавьад халаач. За мөн ялгаа үл процесс болно. Яаж халахлаар хорхогч байна. Халахлаар доторх агаар нь тэлээд энэ савыг яаж байгаа лээ. Түлхээд гаргачихна. Тэгвэл энийг буудуулахгүйгээр хорхохыг яаж задлах аргыг зааж байна. За тэгвэл тэр процессыг үзүүлэхэд бүгдээ шаар ашиглаад жижигхэн туршилт хийгээд үзье. За саяхтай адилхан саяхч огцон буудаад хүчтэй болоод байгаа учраас оронд нь шаар ашиглаж ирсэн. За савн дотор манай хорхог байгаа. Савыгаа зүгээр энэ одоо зүгээр лампээр халаач. За манай хорхог болоод ирнэ. Хорхог болоод халаад ирэхлээр энэ тэлсэн агаар гараад ирнэ. Тэлсэн агарыг үдэн шуугаар барьж аваад тэгэхээр энэ шаараараа бариад авчин. За одоо энэ за тэгээ шаар руу орж ирж байгаа бүгдээрээ. За маш их хэмжээний халуун агаар ус ингээд ийшээ ууршаад энэ шаар руу орно гэсэн. За тэгээ хамгийн гол нь биднээс ингээд хорхоо ингээ хүлээгээ байж байгаа. За хүлээгээд хорхонд барыг бэлэн болгох чинь жоо удаа халаагаад байна. За ингээд 30 орчим минут болсны дараа ингээ хорхох маань бэлэн болцсон гэсэн. За одоо энэ тохиолдолд шууд задлах юм бол түрүүн нөгөө писгээ буудсан шиг буудаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг хорхохгүй буудуулахгүй задлахын тулд маш бага хэмжээний хүд ус хийгээд хөргөд өгчнө л гэсэн. За энэ хүд усыг хөргөе. За ингээ хөрөөд анхныхаа хэрэглээ яаж байгаа вэ? Орж байгаа гэсэн. Бас их хэтэрхий хөргөж болохгүй. За нэг 2-3 литр усаар ч юм уу ингээд том хорхохыг бол ингээ хөргөх чинь. Ингээд биднес амттай орохгүй, буудуулахгүйгээр яаж задлах аргыг үзлээ. За өнөөдрийн биднес юу хийж үзсэн бэ гэхээр 1700 оноос өмнө бол ажлыг бол дандаа хүний хүч, амьтны хүчээр хийдэгсэн. Ялангуяа морь, үхэр тэмээгээр маш их ажил хийлэгдэг байсан. 1700 онд гараад хүн төрлөختөн бол агаарын даралтыг удирдах сурсан. Агаарын даралт гэдэг бол хэрэг хүчтэй бүгдээр ингээд туршиж үзсэн байгаа. За өөрөөсөө ч гэсэн гэртээ туршаад үзэж болно. Энэ хүчтэй агаарын даралтыг удирдах сурсан. За энийг удирдах сураад ийм анхны уурын хөдөлгүүрийн жижигхэн загварыг гаргасан. За анхны уурын хөдөлгүүр яа гэхээр хамгийн гол өнөөдөр ойлгож авах юм бол халсан агаар бол тэлнэ. Тэлээд энэ шиприцийг яах хэрэгтэй вэ? Дээшээгээ түлхэн. Тэлээд даралтна гэсэн. Даралтна эхлээд энийг ихсээд энийг түлхсэн байна. За түлхсэн байхад нь юу гэж хэлсэн? Огцом хөргөөч гэсэн. Хөргөөхлөөр агаар маань буцаад хөрнө. Хөргөхлөөрөө даралт нь буурна гэсэн. Даралт нь буураад гаднах агаарын даралтын шиприцийг буцаагаад яаж байгаа лээ? Түлхнэ. Ингээд иймэрхүү байдлаар биднес анхны уурын хөдөлгүүрийг хийж аж үйлдвэрийн 1-р хувьсгалыг эхэлсэн. За энийг та хүн гэртээ туршаад үзээрэй. Хамгийн гол нь гараараа бариад хэд халаахгүй бол гараараа бариад үзэж яагаад хийж болно. За ингээд янз бүрийн физик үзэгдлүүдийг биднес ингээд амьдралд өрхөн болдог. Энийг амьдрал дээр процессуудыг бол тайлбарлаж сурах нь чухал. Тэгээ та бүхэн одоо энэ бичлэгэн дээр гарах бичлэгийг үзээд ямар процесс явагдаж байгааг тайлбарлаарай. За одоо энэ бичлэгийг ингээ харахаар энэ машины бензиний банк ингээ гагнаж байгаа. Яагаад банк тэлсэн бэ? Энийг тэлүүлэхгүй эрсдэлгүйгээр ажиллах боломж байгаа юу? За энэ асуултанд өөрсдөө энэ бичлэгээ үзэж байгаа хариулъя. Зүгээр сэтэл өгөхөднөөс юу гэхээр биднээс агаарын даралтаас сая шилжүүлж байсан. Одоо дүүл энийг яаж бөмбөлөх вэ гэдэг санаа. За ингээ та бүхэн амжилт хүсье.